Та анзарч байсан уу? Зарим хүмүүс рeel үзэхдээ яг тагнуус шиг үздэг. Чимээгүй нууцаар Зөвхөн хадмал уншдаг. Яг үнэндээ бол автобус нь, ажил дээрээ, хичээл дээр хүүхэд унтуулж явахдаа гэх мэтчлэн дуу гарах боломжгүй үе биднэрт зөндөө байдаг. Тэр үед сабтайтлгүй рeel яах нь вэ? Тэр хүмүүс зүгээр л алгасаад явна гэсэн үг байх нэ. Харин сабтайтлтай бол яах вэ? Таны мессеж шууд хүрнэ. Дээр нь хүмүүс дахин үзнэ. Мөн адил шеэрлэх боломж ч олддог байх нэ. Би хадмалаа чимгээ сабаар хийлэгчдэг, маш хурдан шуурхай хийдэг болохоор надад маш их таалагддаг. Монгол хэлийг бүр үнэхээр супер ойлгодог нь үнэхээр давуу талтай. Зүгээр нэг рeel хийхээ болий, хадмалтай рeel хийцгээ бусад хүмүүс тагнуул горимж шилжсэн ч таны рeel ойлгогдно гэж боддоо.